За үзэгч та бүхэн дүнг сая чи бидэн хоёр хэмээх сайхан уран бүтээлийг хүргэлээ. Тэгэхээр студид энэхүү уран бүтээлийг тойруулсан дуучин Идэрч авлан маань хүрэлцэн ирсэн байна. Энэ сайхан гэгээ өглөөний мэндийг хүргэж байна. За гэгээ сайхан өглөөний мэндийг хүргье. За тэгэхээр энэ насны хайр гэ тоглолт тунгахдаггүй одоо 25 26-ны өдрүүдэд үйлдвэрчний хөвлийн соёлын төв ортонд болох чинь те тоглолтынхаа талаар мэдээллийг өгөхөр ирсэн байгаа. Та бүхэн бас 1919-36 оцсонд холбогдоод бас Идэрч авланда амжилт хүсээ зам асууж лавлах зүйлээ байлаас лавлах боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр тоглолтын талаар яриа эхлэв те. За тоглолт маань за нэвтрүүлэг болгоны өмнө ер нь жоохон залруулах хэлээд байгаа. Тэгээд нөгөө бүгчүүдийн асуудлаас болоод 4 сарын 20-нд тоглогдсон байсан тоглолт маань жоохон саатал гараад монголчууд бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ бүхэн өргөө маань хаагдсан байж байгаа сая үйлдвэрчний хөвлийн соёлын төв ордонд 25-26-нд болгоод тэгээд 19 цагт тоглохоор болоод ингээд байж байна. Одоо маргааш нөгөөдөр 2 гэсэн үг. Тийм. Тэгэхээр ер нь бол тоглолтод хичнээн дууд болгохтой. Сая бол чи бидэн 2 дууг өөрийнхөө гэр бүлийн үнэтэй хамтарч дуулсан байгаа шүү дээ, тий. Ононгийн хувьд бол бас нөө X дүүцтэй бас жүжиглэлийн хажуугаар жүжигчд маань ер нь бас дуулах авьяас өндөртэй болдог, тий. Тоглолт үр дээр л болж тэгэл ер нь болж нэг тийм манер бол байсан баг л тий. За тоглолтод бол нэг 20 гаруй уран бүтээл дуулагдана. За тэгээд мэдээж хантайгаан дуулах нэгээс 2 дуу байгаа. За ер нь бол уран бүтээлчин за нөгөө дуулаачид бол одоо тайзны яриа гээл те бид нар чинь нөгөө жүжиглэх уран чадвар ордог. Драмын одоо тэр ангийн хүүхдэд бас дуулах ур чадвар, дуулах ур зүйгээд ордог. Энэ чинь аль алиндаа бас байгаа баг. Гэхдээ нөгөө хосоор дуулж байгаа улсуудын тембер нийцнэ гэдэг чинь бас гоё штэ тий. Юу гэдэг штэ тэгээд хантайгаа одоо дуулж үзье. Би чамтай дуулмаар байна гэд зөндөө гуйсан юм би. За. Тэгээд дуулсан. Эхлээд бид хоёр нэг шинэ жил дээр нэг энэ тухай гэдэг нэг сайхан дуу гэдэг юм миний. Тэр дууг хоёлаа жижигхэн нэг 2 минут гарангийн дуу дуулаад зөв мэдчилгээд бишүүлсэн. Сошиалор зүгээр. Тэгээд дараа нь энэ чи бит хоёр гэдэг энэ дууг би олон дуу хамт дуулъя. Чи надтай тоглолтын дээр минь дуулаад өгчөөч зөндөө гуугаад. Тэгээ олон дуу би өөрөө зөндөө дуу хэлээд ийм дуу дуулъя гэсэн чинь үгүй л гэдсэн аахгүй. За энэ чи ер нь зөвшөөрөхгүй байна даа гэсэн. За би чамтай юу яа. Хантайгаа нэг энэ чи бидэн хоёр гэдэг энэ дууг одоо дуулах юм бол миний мөрөөдөлтэй. Мөрөөдөл маань биелнэ гэд. Тэгээ энэ дууг хамт одоо дуулсан юм аа. Дуулсан юм аа. За их тембэр сайхан хэлсэн байлээ. За тэгэд 1919-36 оцсон та бүхэн доор гарч байгаа утсаар холбогдоод бас асууж лавлах тоглолтын талаар асууж лавлах зүйлс байвал лавлах боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. 1919-36 гэдэг яг доор гарч байгаа. За тэгэд утас маань одоо нээгдэж байна. Тэгэхээр би дуучин Идэрч авлангийнхаа бас дуунуудаас сонсох дуртай. За ихчийн тухай сайхан дуу байдаг те. За ихчийн тухай сайхан дуу байна. Бараг нулим сонгохоор клипийг бас үзэхээр те. Танаа ханчин бас те. Бас тоглосон байдаг те. За дээрээс нь аавыгаа сандахаар гэдэг. Одоо жишээ нэг би бас нэг караокены нэвтрүүлэгтэй нэгээрээ бас заримдаа ингээс орохоор караокед ч юм уу эсвэл ингээ орохоор бас дуулах дуртай дуунуудын нэг байдаг. Аавыгаа сандахаар гэдэг бол маш гоё дуу байдаг. Тэгээ ер нь олон дуунууд дуулагдах юм байна. Тэр тоглолтын дээр бас урилгаар хүмүүс бас ирж дуулах юм. Урилгаар актер дуучин ундрал ирнэ. Тэгээд мэдээж миний хань дуулна. За тэгээд олон уран бүтээлчд орж байгаа. Бүжгийн хамтлаг. Тэгээд миний 5 жил болгон ер нь тоглож байгаа тоглолтууд маань болж игэл бас нэг амьд хөгжимтэй амьд одоо зүйлийг бас мэдрүүлэх гэсэн гэж хийдэг. Тэгээд тэр бас жайгаараа гэдэг юм уу. Энэ тоглолт маань бас амьд хөгжмийн хамтлагтай бас хамтарсан бэлтгэлээгээд явж байгаа. Эхний анхны тоглолт одоо ямар байв? Сансанд хүрч чадсан уу? Миний хамгийн анхны тоглолт 2011 онд болсон. Аавыгаа санахаар гээд тэгээд Монгол Улсын гавьчин Батэрдэн ах маань Ирланд улс сурч исэн. Тэгээд Ирландаас ирж миний тоглолтын анхны тоглолтын маань 10 сард зохион байгуулж байлаа. Тэгээд одоо ингээд эргээ бодохоор их ойрхон юм санагддээ шүү дээ. Тэгээд тоглолт хийн гэдэг бол ер нь зүгээр
амар ашиг олоо те. Амар ингээд яхасаа гадна зөв дуран бүтээлч хүн за би ийм дуучин болжээ гэд өөрийнхөө тайлан тавьж байгаа нэгд. Хоёр дахь юм бол бас нэг тоглолт гэдэг чинь бас нэг юмны чансаа харуулдаг шүү дээ те. Тэгэл нэг тийм олон зүйл байдаг л да. Тэгээд би миний энэ бол энэ насны хайр тоглолт 3 дахь тоглолт маань 15 онд ижийн интекч гэдэг бас тоглолт хийсэн. Мартин амин зориулж хийжсэн. Тэгээд одоо 3 дахь тоглолт маань энэ сайхан яргуу дэлгэрэх цаг, энэ сайхан уран цагаар бас Улаанбаатар хотод тоглож хаад за 21 аймагаас 5 сарын 1-нд Уранга аймагаас эхлээд тэгээд Баян хонгоргой болтой гэл эх орноо нар зөв тойрондоо тойрноо гэж тий. За нэг оролцогч маань холбогдож байна. Байна. Өглөөний мэнд. За сайн оролцогч маань холбогдоод тасарлаа. Хоолоо жоохон өвдсөн жоохон ярихгүй чимээгүй сууж байгаа л ярингуут бүр. Тэгэхээр нарийн би чамайг одоо ярихгүй батарч би бас доогуур яриад шүү дээ. Чамайг бас яаж байгаа юм болоо гэж бодоо. За, байна уу? Байна. Өглөөний мэнд хүргэе. Байна. байна. Сайн байна. Өглөөний мэнд хүргэе. Хинтээ холбогдов? Дөө чи идэрч явах ахын тоолт болох ч юм уу? Тийш Тийм ээ тий. Тоглолт болох гээд тоглолтод нь бас сайхан амжилт хүсч болно. За дуунаас нь дуртай дууны хэсгээс дуулж болно. Тийм үү. Нөгөө идэрч явах ахын дэмжтгэл дээ. За баярлалаа. Сонгуульд ялнаа. За өөрийгөө танилцуулаач. Хин гэж хүн байна? Утасны цаана. Сүрэн чимэг. Сүрэн чимэг. За сүрэн чимгээ маш их баярлалаа. За. Олонд нь амжилт хүсье. За маш их баярлалаа. Сонсдог. За баярлалаа. За. Утсан тасарчлаа. За тэгээд манай дуучин идэрч авлангаас асууж лавлах зүйл байвал бас лавлж олон тоглолтын талаар тэгээд тоглолтын билетийг ер нь яаж юм билет 1919 тэг 5 үнэг өргөж байгаа. Тэгээд үйлдвэрчний эвлийн соёлын төв ордны кассаар зарагдж байгаа. Тэгээд ер нь бол нөгөө бүхэн өргөнд тоглох байсан тоглолт маань үйлдвэрчний эвлийн соёлын төв ордонд болцсон учраас хүмүүс айгүйх төөрөгдөж байна. Тэгээд аль болох л одоо лайваар байн хэлээл одоо тий нэвтрүүлэгт ороод нэвтрүүлгээр байн хэлээл одоо залруулаад ингээл байж байна тий. За дараагийн үзэгчтэйгээ холбогдъё байна уу? За. Тэ нэр одоо яг тоглогдчихсэн газар өөрчлөгдөд ирэхээр хүмүүс чи яг нөө анхныхаар бас ойлгоцсон ч юм уу тий. Анхныхаар нь ойлгочдөг юм байна ер нь. Би бас одоо тэгээд нөгөө идэрч авлан гэдэг дуучны одоо буруу биш те. Цаанаас одоо ингээд монголчууд бүгдээ мэдж байгаа юм. Нэлээ хэцүү асуудал болсон учраас одоо тэгээд өөрөөс чинь болоогүй шүү дээ тий. Тийм тэгээд одоо яах вэ одоо тэгэл байнга л одоо залруулаад тий. Үйлдвэрчний соёлын ордон болол баруун дөрвөн зам дээр байж байгаа шүү гэдэг бас дахиад хэлэхгүй болоод би ч одоо байн байл тэгэл хүмүүс хэлээ тэгэл утас байнга дуураад хүмүүс нөгөө манай нөгөө хүмүүс рүү залгаад тэгээ ерөнхийдөө англи тайлбарлаж хэлээд байгаа. Өдөржингөө л нэг тиймэрхүү тайлбарлалээ. Бас нөгөө нэг удаа би бас ах их хоёртой нэг тоглолтын билет өгсөн байхгүй юу. Тэгээ тоглолт очиод үзээрэй гэд хэлээд өгсөн чи тоглолт ямарсан нэг дуучдын тоглолт бүхэн өргөнд болдог гэж бодсон. Нөө юугаа харахгүйгээр газраа харахгүйгээр яваад түгжирч яваад бүхэн өргөн дээр очиод за эрт очсон байгаа маяг хаал маал идэл заавар явжвал яг яваад орсон чи ямар ч хүн байхгүй энэ чи өөр газар байж тээ үйлдвэрчин дээр байж тээ гэж буцчихсэн наашаа эрэхтэй бараг цаг 30 минут түгжирч явсан гэж ярьжсэн аахгүй бараг би нөө билет өгсөн хүн би өөрөө урууд болцсон юм шиг юм санагдчихсэн дээ яг тэр шиг мэдээ сайтай байх хэрэгтэй сурчт юм байна тий одоо бүхэн өргөнд бол тоглолтыг одоо үзээд хүмүүс тэнд үзүүлэх сайхан байд юм уу яадаг. Гэхдээ ер нь бол мэрэгжлийн тайзагдах сайхан юм. Тэгээд үйлдвэрчний соёлын ордон болно яг мэрэгжлийн хүн болгон урдаас хараад хүн болгон ингээд яаж байгаа болохоор бас сайхан халуун дулаан мэдрэмжтэй тийм сайхан тайз байна гэж би бас хараад байгаа шүү дээ тий. Ер нь хичнээн хүний судалтай. 1000 хүний судалтай. 1000 хүний судалтай. Бүхэн өргөнд хийсэн бол бүхэн өргөнд чи 2400. 2400. Тэгээд бас түмэн хүсвэл нэмэлт судал оруулж болдог шүү дээ. Урдам гэдэг юм пив санттай хүмүүс ч тий. За маш олон хүмүүс холбогдоо байна. Байна уу? Байна уу? Байна уу?
Байна. Өглөөний мэндийг хүргэе. Өнөөдрийн мэндийг хүргэе. За. Өдөр жихлэн ажлын амжилт хүсье. Баярлалаа танд. За, хаанаас холбогдож байна та? За, ажлын амжилт хүсье гэж байна. ажлын амжилт. За. Тэгэхээр Тэгээ нөө сая энэ чи бид хоёр гээд одоо өнөрөө нөө сошиал хандлт айгуу сайн байгаа шүү дээ. Тийм биш 10,000 гаруй лайктай бол. Тий 13-4 мянган шеэр хийчихсэн. Тий. Тэгээд энэ бид хоёр ингэж бодоагүй л дээ. За яанаа л гээл. Манай юу хийчихвэл гэж бодсон. Манай хүн бол одоо тий өөрөөсөө одоо ингээл би бол ханыгаа зориг мэдээж би зөндөө гойдог гэсэн урд нь хараа хоёлаа нэг дуу болчих. Тэгээд би ямар мэрэгжлийн дуучин биш намайг хүмүүс юу гэж хэлэх юм блэ тий гэлээдэг гэсэн. Тэгээд нэлээд ятгасны эц зөвшөөрөөд тэгсэн чинь сая ингээд хүмүүс айгүй гоё хүлээж аваад хандлт мандалт айгүй сайтай. Хүмүүс ер нь бас их яв шүү. Тэгээд Монголын олон сайхан соролсон уран бүтээлчд дуулсан мэдээж энэ сайхан дуу хүргэсэн. Монголын бас оруулсан яруу найр шүгжмийн зохиолч хоёр бичсэн гайхалтай дуу зүгээр хантайгаан дуулна. Тэгээд тэр тайзан дээр гарч хамтдаа дуулна гэдэг бол бас л дуучин болсон хүний хувьд нөгөө тэгүүрээ бас нэг тийм мөрөөдлөө биелүүлнэ гэдэг чинь бас сайхан зүйл юм байна гэж бодоод байгаа. Одоо маргааш одоо дуулчихад одоо яах юм бэ? Би чи их нөгөө тийм зөөл үн шүү дээ. Баргийн юм дээр одоо ингэж байж байгаа чи нэг гомдоох хөлөөлч байна. Гомдчих. Тэгээд тайзан дээр одоо уйлаад ах юм уу яах юм бэ? Селфитиг юуны тий одоо тэгээд ингээл баахан кармагаал одоо цэнэглэн дээ. Одоо оноо маань бас те одоо юу яах нь штэ сөрөлт шиг удахгүй та хоёр бас нэг тусдаа нэг тоглолт моголт хийж мийх үедээ бас урам аваад хитрхи урам аваад би тэгсэн хоёул тэгвэл дахиад ганц нэг гоё шин дуу модуулаа гэсэн чинь ер нь тийм байхгүй л хичээлээд тэгээ шууд тэр нөө лайк шеэрээ үзүүлэхгүй хүмүүс ер нь тийм те эрэлт байгаа цаг тэгэл тэгтээ ер нь урам сайн өгөөд тоглолт штэ гэдэг тэгэл ер нь ятгаад байвал болох байх тий. Болох шүү дээ тий. Гэхдээ тий. За дараагийн оролцогчтой холбогдъё. Байна уу? Байна уу? За өглөөний хүргэе. Сайн байна уу? Байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За тэгээ сайхан өглөөний мэнд хүргье. Та ч гэсэн мэнд хүргэе. Баярлалаа. За хаанаас холбогдож байна? Улаанбаатар. За дууч идэрч авахлангийн тоглолт одоо 25 26-нд болох ч байна. Тоглолтыг ирж үзээрэй. За очиж амжихгүй бол билетээ авч амжихгүй бол 1919 5 утсаар бас холбогдоорой. За баярлалаа. Ямар дуунуудыг сонсох дуртай бай та? Сүүл гарсан тоглолт юу клипийн үзэх дуртай. Дөнгөж сая явж исэн үү? Аха. Гэргитэйгээд дуулсан. Баярлалаа. Дууныхын хэсгээс нь дуулах боломж байна уу? Идэрч авахлан одоо энд хажууд байна. Эхнэрийнх нь оронд бас дуулчих болно шүү дээ одоо. Хоолоо үзсэн болохоор арай л боломж юм. За уг нь бол дуулах юм байна тий. За баярлалаа. За тэгэхээр холбогдож байгаа хүмүүс маань зурагтныхаа дууг багсгаад утасныхаа дууг чангалж байгаа. Зөвхөн утсаараа ингээл яг бидэртэй ярьдаг шиг хүмүүстэй ярьдаг шиг ярина гэсэн үг шүү дээ тий. За дараагийн оролцогчтой холбогдъё байна уу? Байна. Байна. Өглөөний мэндийг хүргэе. Сайн байна уу? Өглөөний мэнд хүргэе. Энэ шууд нэвтрүүлэг холбогдсон. За тийм байна. Шууд нэвтрүүлэг холбогдсон байна та. Байна. Байна. Шууд нэвтрүүлэг холбогдсон байна. Дуучин идэрч авлангаас асууж лавлах зүйлээ байвал авалж болно. За. Танд ажлын өндөр амжилт хүсье холбогдохгүй гэж бодчихсон чинь гинт холбогдсон. За баярлалаа. За дуунаас нь дуулж болно шүү. Дарханаас ярьж байна. За дархан дээр тоглох уу? Дарханд очноо. 5 сарын 12-нд очих байхаа. За. Тийм тэгээд одохгүй бас хөдөө орон нутагт чиглэсэн реклам сурчлагаа промошны ажил хийгдэх байхаа. Тэгээд ирж үзээрэй тоглолт юм маань. Үзнэ. За баярлалаа. Ажлын өндөр амжилт уран бүтээлийн их баярлаа. Маш их баярлаа. Тань ч гэсэн сайн мөдөө хүсээрэй. Баярлалаа. За дархан хотоос холбогч. Тэгэхээр аялын тоглолтоор бас хантайгаа хамт явах юм уу? Тэгнэ.
За. Энтэйгээ явж байгаа юм чи дараагийн уран бүтээлүүд бол бэлэн л байгаа юм байна тий. За. Дараагийн хүнтэйгээ холбогдъё. Гано? Маань энэ шууд юм уу? Тийм байна. Шууд нэвтрүүлэг байна. За хинтэй холбогдоо өөрийгөө танилцуулаач. Нэвтрүүлэгтэй холбогдлоо. Сайн байна уу? Та яд ажлын амжилт хүсье. Маш их баярлалаа. Хөрчин ч гэсэн ажлын амжилт хүсье. Эдгээр жагсанд тоглолтод нь амжилт хүсье. Хаанаас холбогдож байна та? Улаанбаатараас. За баярлалаа. Тоглолтыг ирж үзээрэй. Би яг хажуудаа суудлаа авцсан байя гэж. За баярлалаа. Хай доосон дээр энэ хоёрын нөгөө хос баган доонд нь дуун гоё болсон байж гэлээд нь. Та дууныхын хэсгээс нь дуулж болох уу? Дууг нь мэдэх юм бол манай идрээ бол хажуунаас бас дэмжээ дуулаад өгч шүү дээ. Нарыг тоноо гэдгээ тий. Нарыг тоноо гээ. Алаг дэлхий. Алаг зүсгси гэрээндээ. Хөхтөн гэрийг мөрлөн өнөөсөн хас багнан чи бит хоёр. За баярлаа. Баяр хүргье. За баярлалаа. Ингээд тоглолтыг ирж үзээрэй. 25 26-ны өдөр. Баярлалаа. За баярлалаа. За энэхүү энэ насны хайр гэдэг энэ тоглолтыг үйлдвэрчний хөвлийн соёлын төв ордонд. Соёлын төв өргөө гэж андуурч хэлээ. Тийм, соёлын төв өргөө гэж буруу чинь. Монголын үйлдвэрчний хөвлийн соёлын төв ордон гэдэг. За манайхны сайн мэдэх баруун дөрвөн зам байралтай. Тавсан өргөө байгаа. Соёлын төв өргөө болгоо явж. За байна уу? Сайн өдрийн мэнд. Өдрийн мэнд. Доод өдөр жагсанд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Танд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Анаас холбогдож байна. Өглөө хэмжин цаан бурхан өргөж өвөөх болтгой. За маш их баярлалаа танд. Өдөр жагсанд эзэнтэй ихчийг маш их сонсдог. Тэр дугаарыг аялаж их боломж байна уу? За баярлалаа. За өглөө бай. Өглөөгийн цаг дуусаж байна. Төгсгөл дээр нэг сайхан аялаад өгчий те. Аялаад энэ дуулаад өгчий. Тэрлэгдэл норлолгин ичимэн өнрийг үргээхгүй тимэн чин явлаалагин ихч минь дагаад нүхгүй л дээ нулимсанууч иннэсэн миний лэгчийн ухааныг нутгийн цагаан манан үлэнд учирлаач байлгүй үлэнд учирлаач байлгүй. За өглөөг сайхан одоо дуу хууртаа эхлүүлж байна гэж те. За манай идэр жавхлан бол ер нь анх гарч ирэл яг энэ хоёр дууга дуулаад шууд хит болсон тий. Тэгэл шууд урамдаа тоглолтоо аавыгаа санахаар тоглолтоо хийгээл. Тэгэл ер нь маш мундаг. Одоо маргааш нөгөө төр. Тийм маргааш нөгөө 26-нд Монголын үйлдвэрчний хөвлийн соёлын төв ордонд 19 цагаас. 19 цагаас. За тэгээд бас нэг залруулж хэлэхэд хүмүүс маань цагтаа ирээрээ. Тэгээд нөгөө урлагийн яг нэг хөргөө учраас бас яг цагтаа хэлдэг юм байлаа. Тэгээд цагтаа хэлдэг. Тийм цагаан бас бодолцож ирээрээ гэж. За баярлалаа. Ингээд өнөөдөр энэ өглөө энэ игээ сайхан өглөө бас тийм үзэгч олонтойгоо ТV телевизийг үзэн суугаа үзэгч олонтойгоо хамт угтсан. За маргааш тоглолтоо хийх гэж байгаа идэр жавхлангийнхаа тоглолтод өндрөөс нар амжилтыг хүсье өрөөё. Тэгээд хантайгаа илүү олон маш олон сайхан дуунуудыг бас хүргээрээ дуулаарай гэж хэлмээр байна. Дараагийнхаа дуунуудыг бас бэлдсэн байгаа байлгүй дээ тий. Тоглолтын дээр дахиад дотроо бодсон. Өөр дуулын сюрприз байгаа юу? Байгаа юу тий. Хантайгаа дуулах уу? Оо за тийм аа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт дуучин идэр жавхлан байлаа. Ингээд
энэ насны хайр тоглолтыг та бүхэн маргааш нөгөөдөр Үйлдвэрчний үеийн соёлын төв ордонд очиж үзээрэй гэж хэлмээр байна. 19 цагаас шүү. Ингээд өнөөдөр хөлзөрсөний төлж авсандаа баярлалаа. Ингээд гэгээ өглөө нэвтрүүлэг маань үүгээр өндөрлөж байна. Хайрында бид хамгаас илүү жаргалтай нэг насны мэн хайр нэг насны мэн хайр би хайртайдаар чамтай өдий олон жил амьдралаа чи хайртайдаар надтай нэг насаа холбосон байна бидний хайрын агуу духуртай бас урсамжлүрэн бидний хайрын үнэнч үр хүүхэдтэй бас үнэн түүхтэй хайрында бид хамгаас илүү жаргалтай хайрында бид хамгаас илүү жаргалтай нэг насны мэн хайр нэг насны мэн хайр Лосушгүй бас дундрушгүй бидний хайрын үнэнч төгсгөлгүй бас мөхөлгүй хайрында бид хамгаас илүү жаргалтай хайрында бид хамгаас илүү жаргалтай нэг насны мэн хайр 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 бидний хайрын агуу лосушгүй бас дундрушгүй бидний хайрын үнэнч